Архангай аймгийн Цэцэрлэг хотод сая гэгэний хүрээний гэгэрэл бяцлаглын өдрүүд бурхан шашны их ёслолын арга хэмжээний хүрээнд Монголын хамгийн том 16 харьцана 14 м өндөр богд зонхов шүтээнийг оргон урлал буюу зэгт наамд бурханы мэлмийг нэг ёслол мөн сая гэгэний бүдэнгүүд булган харихна галдан зуу хийдэд хүндэтгэн залах бөгөөд энэхүү бурхан шашны үйл ажиллагаа нь нийт сүсэгтэн олон болон гадаадын жуулчдыг татах томоохон арга хэмжээ юм. Зэгт наамл буюу торгон зураг нь монголчуудын урлагийн өвөрмөц сэтгэмж, гарын нарийн ур, сэтгэлгээний давтагдшгүй байдлыг илтгэсэн ховор содон урлагийн төрөл юм. Тэр зээг бэлдэх одоо энэ аргачлал бол одоо монголчуудын хувьд бол 2000 гаруй жилийн тэртээс одоо эдл хэрэглэл болоод одоо ховц сонортой одоо хээ чимэглэлд одоо түүний хэрэгжилж ирсэн байна. Ноён уулын булчнаас олдсон одоо ширмэл ширдэг байдаг. Түүний одоо аратан амтан жигүүртэн хээ уулз тэргүүтнийг бол дандаа ингэж зээглэж хийсэн байдаг. За энэ бол одоогийн байдлаар хамгийн эртний одоо зээглэж хийсэн бүтээл байдаг. Манай эртний 1-р зууны үед Монгол газар оршин тогтнож байсан хүн нүгүрний үед хоньны цагаан эсгий дээр хоорондоо тулалдан тэмцэлдэж байгаа 9 хос аратан амтдыг өнгө зохицуулан хийсэн эсгийн ширмэл урлал өнөө хүртэл хадгалагдсан ирсэн зэгт наамлын анхны бүтээлийн бодит дурсгал гэж үздэг. За түүний дараа бол их Монгол улсын үед хаад ноёдын одоо дээллийг одоо цээж үч буюу дээлний одоо тэр хээ чимэглэлийг бас зээглэж хийсэн байдаг. Бишрэл хүнд итгэлийн агуулгыг илүүтэй илэрхийлдэг чимэглэлийн урлалын энэхүү бүтээлийг торгоор өнгө оршуулан зохиомжуулж торгон утсаар зээглэн тодруулж эрдэнийн чулуугаар чимэн бүтээдэг тул уран зургаас эрс ялгаатай илүү эрхэмсэг үн цэнтэй чамин тансаг байдаг. 18 дугаар зуун 19 дугаар зууны ихэнх үед бол бурхны шашин одоо эд ингээ хөгжиж байсан энэ үед бол одоо бурхан шүтээнд илүү одоо түлхүү хэрглэж за хэрэглэхдээ бүр энэ урлагийн одоо гайхамшигтай одоо дахин давтагдчихгүй бүтээл болтол одоо ингэж зээх намлын бас юм сод бүтээлүүдийг тухайн үед хийж байсан. Одоо хүртэл одоо энэ бүтээлүүд манай энэ одоо Жожин ламын музей, Зан ундрын музей, Богд хааны музей, Эрдэнэзүү тэрүүдийн хэд одоо музейд одоо яг сайхан одоо байгаагаараа хадгалагдаж ирсэн байна. Зэгт наамлын урлалын гол онцлог нь зээглэж оёх буюу Монголын уран хадгамлын нэгэн төрөл болох адууны хялгас сүүлийг задлан ороож ирчилсэн утсаар дарж оёх мөн алтан утас буюу саа даруулж ойдог. Энэхүү урлаг нь 19-р зууны үед хөгжлийнхөө оргил төрсөн гэж үздэг. 1930-аад оноос одоо өмнө одоо Монгол одоо бурхны шашин одоо эд одоо хөгжиж дэлгэрч байх тэр цаг үед одоо шүтэн урал тэр дундаа энэ зээх наамлын бүтээлийг бол одоо 1 метрийн одоо жижигээс хуулаад 16 17 метрийн хэмжээтэй одоо аврах том юм одоо бүтээлүүдийг бүтээж исэн байна. Арангай аймгийнхаа төвд те энэ одоо богд зонхов бурхны одоо дүрийг энэ шүтэн дүрийг сайхан ингээд зээх наамлаар томоор бүтээж ингэж залвал одоо маш сайхан буянтай юм. Энэ эргээд зөвхөн бидний цаг үед биш те энэ зээх наамл гэдэг маань олон зуун жилийг одоо давах одоо ийм чадварт одоо боломжтой маш их одоо он цагийн уртыг даадаг их бат бих одоо ийм одоо шүтэн гэж үздэг. За ингээд бурханч бат зөрөгтэйгоо энэ бурханыхаа талаар ярилцаад ер нь одоо ямар хөө дүр байдалтай байх уу хэмжээ дамжаа нь хэдий байх уу те одоо яаж одоо бүтээх үү гэдэг талаар хоёлаа ярилцаад тэгээ анхны одоо шинэ загвар юмыг бол гаргасан.
За тэгээ энэ явцдаа бол одоо бас Жадуурын Бүчээ багшид бас 2-3 ч удаа уулзаж айлтгаж одоо ямар байх вэ, яах вэ, ийх үү гэдгийг нэлээд сайн ярилцаж ингэж яагаад ер нь бол одоо хамгийн одоо зөв зөвтэй хувилбарыг одоо гаргаж ирээд тэгээ үүнийхээ дагуу бол одоо энэ Бог Зонхоо бурхны эцсийн одоо загвар юм бол бэлэн болж ингээд одоо хагас жилийн туршид одоо бурханч одоо Батцориг маань олон шавнырынхаа хамт бүтээж ингээд сайхан дүүрлээ. За тэгээ энд бол одоо аймгийн засаг дарга цэрэн найдмад болон өглөгийн эзэн одоо Ашид Бэх компани захирал Наран Цэцэг эгчтэй. Тэгээд одоо өөр олон бас сайхан өглөг буянтнуудын хандив тус орж тэгээд энэ олон хүний хичээл зүтгэл нэмрээр энэ бурхан маань сайхан бүтээд өнөөдөр одоо ингээд залхаж сайхан бэлэн болоод байж байна. За бидний бүтээж байгаа энэ богд ламын одоо энэ шүтээ маань торгон зураг буюу одоо зээгт намлын аргаар ингээд бүтээгдэж байгаа. Тэгэхээр зээгт намлын одоо аргаар одоо яаж бүтээдэг юм бэ гэхээр ер нь бол хамгийн гол нь бол тэр торгон дээр зурж байгаа юм. Тэхийн тулд эхлээд одоо бурхныхаа тэг хэмжээг гаргаад зохиомж тэр загварыг сайхан зураад за түүнийгээ сайхан цоолбордоод за тэгээд өнгийн одоо энэ сайн чанарын торгонуудаа сонгоод түүн дээр одоо ингэж цоолбор дээр одоо хуурай шорон бүдгээр зохиж буулгаад за түүнийгээ ингэж одоо торгон дээр одоо тодруулна зурж байгаа юм. За зурсны дагуу тэр торгон дээр ямар өнгийн зээг барих уу, яаж уйх уу гэдгээ одоо тооцоолоод зээгээ бэлдэнэ. Зээг бол одоо торгон утас гэж болно, одоо даавн зээг гэж болно. Ам одоо өөр одоо босод одоо утсаар басан гэж сайхан ирчил чангалаад за тэгээд торгон дээр зургийн дагуу ингэж сайхан барьж оёж хийж байгаа юм. За оёсон одоо деталь болгоно ингэж сайхан хайчилж дарж наагаад хооронд нь эвлүүлнэ, хооронд нь бэхэлж оёно. За ингээд деталь болгоноор нь хийснэгээ ингэж эвлүүлээд нэгэн юм зохиц бүтээл болж байгаа юм. Багшийн зурж өгсөн зургийн дагуу зээгээ тавиад хатгаж ойдог. Тэгээд тэр чинь маш жижиг деталаас бүрдчихэд энэ сайхан том бүтээлч юм бий болно. Одоо зохиомжийн хувьд бол одоо гол дунд бол богдлам. Дээд талдаа бол одоо 3 цагийн бурхан байгаа. Өмнөх одоо цаг үед заларч исэн Одсрон бурхан, энэ цаг үед одоо номлол сургаалд дэлгэрсэн бурхан багш байна. Ирээдүйд одоо залрах одоо Майдар бурханы дүрийг одоо дээдлэлд нь бүтээж өгсөн. За одоо төгс буянтын одоо малгай буюу одоо энэ дээшээ одоо их шовх 2 одоо урчигтай ийм малгай одоо сойрхсон байгаа нь бол малгааны дээшээ их өндөр шовх байгаа нь одоо бэлэг хурц байхыг бэлэгдсэн. За дотор одоо малгааны улаан цохойж байгаа нь бол хуучны ёс буюу улааны ёсыг давхар одоо хадгалж байгааг илэрхийлсэн бэлэгдэлтэй. За доор нь бол богдломын одоо 2 одоо гол шав буюу одоо хайдавч, шилцавч гэж одоо ингээ 2 шавтай гэж бүтээдэг. Дандаа номын бэлэгдэл утгатай байдаг учраас өөрөө энэ маань одоо дүрсээр илэрхийлж байгаа бурхны ном гэж хэлж болж байгаа. Энд бол одоо манай 20 гаруй хүнтэй ажиллаж байгаа. Ганц 2 хүнээс бүтэхгүй маш том бүтээл болж байна. Энэ их сайхан том бүтээлд оролцож байгаадаа би бол маш их баяртай байна. Энэ оролцох бүтээлийн эхэлж суурийг бол одоо Бүрэг бот багш маань тавьсан. Урлагийн гавьяас сүлдө урлаач бас Цэрмаа гэж том багш байсан. Тэр өгчнэрийнхаа хүчээр бид нэр үдээ зэрэгтэй энэ сайхан бүтээлд оролцож байгаа баяртай байна. Архангай аймгийн төв Булган хайрхан ууланд сая гэгэний уралсан Богд Зонховын энэхүү томоохон бүтээл зээгт наамлаар хийгдэж байна. Монголчууд бидний хувьд түүхэн үйл явдал юм. Шарын шишнийг үүсгэн байгуулагч шишний эзэн ханцшгүй даачт Богд Зонхов гэгээний залбирал одоо мэгзэн болон түүний зүрхэн тарныг хамтдаа уншия гэж та бүхэнд сонирдуулъя. Мэгмэ зэвин дэрчэн жанрэсэ манай Монголын одоо ийд хүчрхэг байх одоо цаг үеийн 1357 онд одоогийн одоо гүмбүн хэмээх хийдийн
яг тэр газар Хөхнөөрийн монголчууд байдаг. Хөхнөөрийн амдоо буюу төвдийн амдоо доод одоо мужийн үндэстэнгүүд байдаг. Энэ нутагт даргач хэмээх одоо албан тушаалтай айлд энэ Богд Зонхонгийн Лувсан даваг одоо мэндэлсэн юм аа гэж. Даргач гэдэг одоо энэ цол бол монголчуудын тухайн газар одоо даргалж үлдээж байгаа хүмүүстэй өгдөг одоо албан тушаал. Тэгээд одоо 1357 онд хүүгэн одоо булаа дээр нь чулуугаар дардаг да манай. Хүү зүгэлсэн газар нь бодмод ургасан. Буман одоо буюу 100 мянгаад навчтай юм мод сайхан мод ургаад навч болгон дээр одоо бурхны дүр гарч ирсэн юм аа. Үүн дээр нь бурхны буман лагшин зэрэг мэндэлсэн гэдгээр нь гүмбүм гэж одоо энэ газрыг нэрлэжээ гэж. Задвиту жалви аги ланцан динила гажи замян догор мажурже. Нэгзэм дандаа тоолж ирсэн хүн тийм муу мухай зүйл өртөлгүйгээр одоо энэ насандаа элдв өвчин зовлонгүй урт наслаад ирэх хойд насандаа шашин номтойгоо ахиж учрах тэр тусмаа шарын шашинтай учрах ийм сайхан ерөөл зохиол болж исэн гэж. Автасан хаан хинтээ хамт явсан бэхээр Чингисийн шууд ургийн бас одоо удам Автасан хаантай адилхан хөндлөн цөөхөр ноёныг далаалантаа уулзах гэж очиж төвдийн шашин соёлыг судалж утсан баг. Яагаад заавал төвд тэр дотроо Гэлүгбаагийн шарын шишний урсгал бай гэдэг дээр маш их үзэж судалж явж үзчихийж тэгээд Төмдийн Алтан хаан Автасан хаан дэргүүтэндээ зөвлөлдөж жогоод ингээд халахад анх одоо шарын шишний ихийг авжээ. Энэ хөндлөн цөөхөр ноён тэгж яваад өөд болсон. Өөд болохдоо бурхан шашиндаад их өрөөл тавьж далааламд дэргүүтэнд даатгаж ердөөснороо заягийг нь Лувсан баринлээ мэдлжээ гэж. Тэгэхээр хөндлөн цөөхөр ноёны хойд дүр буюу заягийн анх дахь дүр ийм одоо мэдлсэн түүх байдгаа. Халах Монголын ялгуусан Эрдэнэ зай бандит дорн дахинд нэрд гарсан гүн ухаантан түүхч соён гэгэрүүлэгч Лувсан баринлээ. 1642 онд Сайн ноён хан аймгийн нутагт мухар хужирт байх газар эцэг сунтар эх орхид ан 2 дугаар хөвгүүн болон мэндэлжээ. Тавдугаар далаа нам агван жамцын үед Монголд бурхны шашин яг одоо шин төвшөнд гарч ирэх бодол нь бол бурхны шашныг дэлгэрүүлэхдээ эцэст нь өөрөө монгол хүн болж төрөх явдал байсан. Ингээд өндөр гигэн Занбазар түшээ тангамд орж хүү болж мэдлээ. Тэгээд түүний дагах, түүнийг дэмжих шавнар бол бас л эртний мэргэд эцэс монгол төрөх явдал нь бол зай бандда Лувсан баринлээ тийм. Мөн ламын гигэн Лувсан данзан жанцсан. Эдгээр 3 гигэнийг өндөр гигэн, зай гигэн, ламын гигэн гэж 3 одоо гайхамшигт гигэн заларж Монголд бурхны шишний наран мандуулсан гэдгээр нь халахын 3 нар гэж нэрлсэн юм аа. Лувсан баринлээ хэдийгээр эцэгийнхэн шахалтаар буддын шашинд суралцсан боловч бурхны тэгвүтээх урлахын ухаанд суралцаж 80 зүйлэд самын хараа элдв үжгийг сурч Махабандда хэмээх хэлмэрчээр орчуулга заалгахын хажуугаар ангаах ухааны зачуу судрыг үзэж судас барих эм тан найруулах эрдэмд мэрэгдсэн байна. Ийхүү зай бандд нь төвд Монгол бичигт гаргуун орчуулгахыг шүлэг зохиох, бурхтын тэгж сурах, самын бүжигдэглэх, буддын гүн ухаан, одон зурхай, эмлэг, яруу найргийн онол зэрэгтэй суралцсан эрдэм төгсөх хүн байжээ. Сая бандд 17 наснда Богдын залбирал хэмээх ном зохиож 19 наснда төвдийг зорж 20 орчим жил суухдаа эмнэлгийн ухааныг судалж эмийн дөрвөн үндэс хэмээх эрдэмийг эзэмшиж буддын гүн ухааны их баг 10 ухааныг болгоожээ.
Тэгээд энэ заягийн бол бага залуу наснаасаа мөн одоо өндөр гэгэнийг дагаж ном үзэж мөн одоо их 100 баруун 100 буюу лас баруун 100-д ном үзэж мөн одоо тэр хамгийн гол нь тэр Сэра хийдэд ном утсан байдаг. Тэгээд түүний үзэл судлах бол игэл нэгэн шав шиг байгаагүй. Одоо 10 хүний те үзэл судлах зүйлийг тэр ганцаараа хийжсэн гэж үзсэн. Түүний сурсан эрдмийн одоо тэмдэглэл энэ бол зөвхөн сонссон номынхаа нэр гарчгийг хинээс авсан гэдгийг тэмдэглэгээр авахд бүхэл бүтэн 100 зам бодисуудаар болсон байдаг шүү дээ. Ингээд заяын товыг бол одоо зай гэгийн ямар их ном сонсож, ямар их юм цуглуулж энэ бол бараг өндөр гэгээнээс өгсөн үүрэг байх л да. Тэндээс маш олон нандин зүйл чи авчраа. Ингээд номоо үзээд төгсөд хурдан хүрэж ирээ. Монголдо юм хий гэж. Ингээд зай гэгээний хувьд бол одоо анх дугаар зай гэгээн бол хамгийн түүхэнд бол онцгой үүрэг гүйцэтгсэн. 1679 онд нутагтаа иргэн ирж одоогийн Архангай аймгийн цэцэрлэг хотноо заяын дээд ба доод хүрээг байгуулж халах өвөрлөгчийн олон хошуу нутагт залгдан сүсэгтэн олны итгэл бишрлийг олжээ. Орчуулагч нар сая бандд ловсон паринлэн нэрийг төвдөөс монгол хэлнээр орчуулахдаа ловсон гэдгийг сайн оюутан паринлэ гэдгийг үйлсдэх хэмээг орчуулад сайн оюутын үйлсэх хэмээн тэмдэглэжээ. Тэр номыг сонссон, үг утгыг ойлгосон, өвдөс дамжлагыг авсан тэр бүхнийг одоо авчирч Монголдо дэлгэрүүлсэн. Дэлгэрүүлээ зогсохгүй өөрөө шинээр зохиож, бүтээж те Монголын ахуй үйлсэд бас тохирсон шаардлагатай нин даруй шаардлагатай байгаа олон зохиол бүтээлийг тойруулсан байдаг. Шарын ёс, номын ёс, төрийн ёсыг холбосон олон дэвтэр бүхээс сургаалуудыг зохиож ард хүнийг гүйцэтгэх үүрэг, төрийн иргэнийг гүйцэтгэх үүрэг, хойд насны амьдралд хэрхийг заан сургажээ. Зай гэгээн бол асар олон одоо ахуйн чанартай нийгмийн одоо бидний амьдралд хэрэгтэй одоо ард түмний амжиргаа руу хандсан тийм олон зохиол бүтээлийг тойрвсан, зохиосон. Тэгээд тэр зохиолыг өөр өөрийн шавьдаа номтой хамт өвдөс дамжлага хамт дамжуулснараа Монголд асар олон өвдөстөн, асар олон шийдтэн мэрэгд дээдсүүдийг одоо төрөн гарахад нөлөөлсөн юм аа. Тэгээд ер нь бол 13 дугаар далаалан 1906 оны хавцаа Монголд морилгохдоо 17 бандда Наландрын мөн 84 шийдтэн бараг л бүгдээрээ заларчжээ гэж бараг байхгүй алгаа бүгд Монгол заларсан юм байна шүү дээ гэж альцсан байдаг. Тэр мэрэгд дээдсийн те сүнсэн ч гэсэн бүгд Монголд иржээ, Монголд төржээ, Монголд эргүүлээд үйлс бэрнлээ одоо зохиолоо тойрвж эхэлжээ гэдэг хамгийн гайхамшигтай тод жишээнд бол зай гэгээн зүй ёсоор бичигднэ. Бодит биеэр нь хатаамал хийхийг одоо гүдэн те занданшуулсан мардун буюу биднийхээ бол одоо занданшуулсан юм байдлаар хадгалнаа. Халахын зай бандд ловсон паринлэн 2 дүрн ловсон гэлэг намжил 1717-оос 1765 онд 3 дугаар дүрийн ловсон жигмэд дорж 1766-аас 1803 онд 4 дугаар дүрийн ловсон жигмэд намжил 1804-өөс 1867 онд 5 дугаар дүрийн ловсон шожванчуг 1868-аас 1904 онд 6 дугаар дүрийн ловсон төвдөн шожням Шамбацарин 1904-өөс 1932 онд тус гэгээнд өргөмжлөгдөж байжээ. Нутаг орны хүмүүсийн нийт одоо шавнырын сонирхол бол мэдээж зай гэгээний хойд дараа дүрийг өтөр түргэн залраасаа гэд нүржин сольдвын зохиогоод амны уншлага болгоод уншиж залбирцгааж исэн. Ер нь магадлалын хуулиар гэх юм уу Монголдо төрөх магадлал нь маш өндөр. Амрах далимд нь магадгүй Арангаа бол ихэнхдээ одоо олон нутгийн зангилаа нутаг шүү дээ. Зам заавал даяарч таардаг голдуу. Тийшээ нэг орохдоо зориод нэг сайхан зай гэгээнийхэн гүтэнд мөргөөд гаръя да гэдэг. Очихт нь үнэхээр орон хийдэн хаалттай байд юм бол гадуур нь
нар зүг 3 эргээд гарыг даач гэдэг юм. Ийм маягаар нэг ирээдүй сайн сайхантайгаа одооноос өөрийгөө уйж холбож одоо ерөөл тавьж байгаарэ. Энэ бол их учир утгатай юм шүү. Архангай аймаг нь баруун бүсэн аймагуудыг дайран өнгөрдөг гол цагуудын нэг бөгөөд аялал жуулчил хөгжсөн бүс нутаг юм. Газар зүйн байршлын хувьд Монгол орны төв хэсэгт хангайн бүсэд байрлаж байгалийн сайхан тогтоц үдсгэлэнт газрууд аршаан ус элбэхтэй түүхийн ховор олдврууд ихтэй бүс нутаг юм. Мөн эртний чулуун дурсгал ихтэйгээс гадна хүн нүүгийн хаадын төвлөн сууршиж байсныг илтгэх олон дурсгалтайгаараа онцлог билээ. Тухайлбал хоргийн тогоо, чулуутын хавцал, тайхар чулуу, булган уул, бурхан буддагийн цэцэрлэг, ходоод болон нүдний аршаан, саягэгэний хүрээ, тэрхийн цагаан уур зэрэг байгалийн өвөрмөц тогтоц үхий үдсгэлэнт байгальтай нутгаа. Заян хүрээ байсан газар ингээд аймгийнхаа төвийг байгуулад одоо цэцэрлэг хот байгуулагдаад ингээд явж байгаа. Тэгээ Харангай аймгийн гол онцлог бол хөдөө аж ахуйн салбар, замун аялал жуулчлалаараа хөгжнө гэдэг ингээд бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд тусаас ийм бодлого гараад ингээд явж байгаа. Цэцэрлэг хотод бол боломжууд байна. Нэгдүгээрт заян хүрээний хуучин барилга байгууламжууд байж байна. За мөн одоо аймгийн төв маань өөрөө байгаль цаг уурын сайхан орчин нөхцөлтэй байна. Булган хайрхан уул гэж дархан цаацтай уул байж байна. За булган хайрхан ууланд маань анхдугаар заягийн бүтээсэн зонхов бурхан болон одоо бусад бурхтууд байгаа. Энэ бол одоо түүх соёлын үнэлэн шүүхүү одоо том дурсгал ийм байж. За дараагийн дугаарт ард иргэдийн зан заншил зан үйл байгаа. Булган хайрхан ууланд Харангай аймгийн иргэн болгон хүн болгон л одоо шиний 8, зулын 25, битүүний өдөр гэдэг ингээд энэ бэлэг цай өдрүүд булган хайрхандаа зуул өргөдөг. Манай гандангийнхан маань, ламнар маань, за мөн одоо хувийн хвшлийнхэн өглөгийн эзэд одоо ханд задвар тасаг нийлээд зонхов бурхныг бид нар одоо зээгт наамлаар нэлээд том хэмжээтэй бүтээх шаардлагатай юм байна гэж үзэж байгаа. Зонхов бурхныг яагаад бүтээсэн бэ гэдэг бол зүгээр тохиолдлын зүйл биш юм аа. Булган хайрхан уулын маань өөрт зонхов бурхан бүтээгдсэн байдаг. Тийм учраас одоо бас зонхов бурхныг бүтээх зүйтэй юм байна гэдэг одоо манай гандан хэдийн ламнар маань одоо бас ингэж ярилцсан байгаа. Тэгээ энэ ажлыг санаачлаад ингээд хэрэгжүүлээд явж байгаа хэдэн хүмүүс байж байгаа. Энэ хүмүүсийн маань бас одоо сансан үйл нь одоо бас бүтэж байгаа гэж ингэж миний хувьд гэж үзэж байгаамаа. За нөгөө төгөр энэ жил өндөр гэгэний 390 жилийн одоо тэгшөө тохиож байгаа энэ сайхан жил одоо бас заяа хүрээнд ийм одоо бас бурхан шүтэн бүтээгдэж ард орлны одоо бас ингэж сүшиг бишэрлийн дээд болж ингэж залгадна гэдэг нь одоо бас түүхэн цаг хугацаанд бол одоо бас ийм учир тохиолтой сайхан үйл ажиллагаа болж байна л гэж миний хувьд гэж харж байна. Үдсгэлэнт байгалийн өнгөбөрлсөн арын сайхан хангай нутаг. Багтан зорих гадны болон дотоодын жуулчдыг татсаар ирсэн билээ. Өнөө цагт жуулчдын зорих нэг газар Монгол нутагт бий болоод байна. Нутгийн иргэдийн олонх нь уламжлалт Монгол гэрт амьдардаг. Жуулчид Монголын тал хээр нутагт байрлах айлууд ард очилж тусгайлан барьсан гэрт байрлан нутгийн эдээ ундааг зооглох боломжтой. Жуулчид өөрсдийн хүссэн жинхэнэ ахуй соёлыг мэдрэх боломжтой болж харин малчид орлогоо төрөлжүүлэх боломжтой болж байна.